За, баясгалан шөнө асуултанд хариулъя. За, тэтгэвртэй холбоотой асуудлыг сая сангийн сайд бас ерөнхийдөө хэллээ. За, тэтгэврийг 1.5 сая төгрөг болгоо гэсэн шаардлагыг хүсэлтийг тавьж байгаа иргэд. За, 1.5 сая төгрөг болгоход улсын төсөв дээр 4.1 их найт төгрөгийн ачаалал ирнэ. За, иргэд бас утсаар болон бичгээр бас холбогдож байгаа. Яг таны хэлж байгаа баясгалан шөнө. Бид нар шударгаар 20-30 жил нийгэм даатгалын шимтгэлээ төлөөд явж байдаг. Гэтэл одоо ажил хөдөлмөр эрхлэхгүй явж байгаад ингээ халамжийн тэтгэврт хамрагдаад тэтгэвэр аваад явж байгаа хүмүүстэй бид нар адилхан тэтгэвэр авах гэж бол байхгүй шүү. Бид нар тэгвэл шударгаар хөдөлмөрлсөний одоо давуу тал буюу одоо энэ тэгвэл хаана байх юм бэ? Шударга явуулчих гэдэг асуудал ярьж байгаа. За, тэтгэвэр нэмэх бодлогыг бол инфляцтай уялдуулаад байнга нэмээд явах хууль бол батлагдсан. За, та сая асуулаа. За, 26 оны улсын төсөвт өгсөн санал дээр бол манай За, Бакир сайдад 1 минут нэмж өгье. Тэгээд бид нар бол 10.3%-аар нэмүүлэх саналаа өгсөн. Гэхдээ мэдээж хэрэг санхүү төсөвтэй холбоотой 6% дээр тогтож байна. Нэгдүгээр асуулт. За, хоёрдугаар асуулт дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн салбар дээр бид нар тодорхой хэмжээний төсвүүдийг тусгаад явж байгаа. За, 25 онд 238 тэрбум төгрөг байсан бол 2026 онд бол 245.7 тэрбум төгрөг гэж болгож өсгсөн. За, үүн дотор таны асуусан хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр бол 165.9 тэрбум төгрөгөөр суусан байж байгаа. За, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлсэн хөнгөлөлт 15.6 тэрбум төгрөг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой төсөл хөтөлбөрүүд бол байнга явж байгаа. Сүүлийн жилүүдэд бид нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж байгаа энэ ажил үйлчлэгийг байнга төсвийг нэмэгдүүлээд явж байна. За, хүнд хэлбэрийн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв жишээлбэл Баянзүрх дүүрэг дээр шинээр барилга нь эхлээд явж байгаа. Гэх зэрэг маш олон зардлууд суугаад явж байгаа. Энэ цаг айгүй бага болохоор дараагийн юм дээр дахиад нэмээд дэлгэрэнгүй. За, хажааг бэрийн за баясгалан гишүүн тодруулж сууя. За, Бакир сайдаас яг саяынхаа асуудлыг тодруулчих. Энэ би юу асуусан бэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүний орон сууцны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах шаардлагатай 30 тэрбумыг тусгуулах саналаа гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яамд гаргасан. Энэ саналыг одоо сангийн яамд хөргүүлсэн үү эсвэл та хөргүүлээгүй юу гэдэг асуудлыг л гол нь асуух гэдэг юм л да. Сая бол сангийн сайд бол хөргүүлээгүй гэдгийг илэрхийлсэн те. Тэгэхээр одоо Бакир сайд хөргүүлсэн юм уу? Хөргүүлээгүй яагаад хөргүүлээгүй юм? Энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцнд хамрагдах асуудал бол бас хамгийн том асуудал шүү дээ. Одоо байга дээр сайд нарыг байга дээр нь яг асуусан дээр тодорхой. За, телефоны Бакир сайд хариулт өгье. За, төсөв хэлэлцэж байгаад бол бүх сайд нар бол байнга байж байгаа шүү баясгалан гишүүнэ. Тэгээ бид нар бол энэ 30 тэрбум төгрөг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцчлуулахын хүрээнд бид нар саналаа бол хөргүүлсэн. За, энэ маань бас одоо яг одоо засаг дээр яригадаад явж байгаа орон сууцчлалтын банктай болохтой холбоотой бас том одоо зүйлүүдийг бас яригадаад явж байгаа. За, энэ хүрээнд магадгүй сангийн яамнаас за энэ удаадаа жоо хүлээх гэдэг ч юм уу. Түүнээс мэдээж хэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тавьдаг хамгийн нэг номерын асуудал энэ. Орон сууцтай болмоор байна. Жирийн хүмүүсээс одоо илүү жоохон хөнгөлөлтөөр орон сууцтай болмоор байна гэсэн асуудлыг байнга тавьдаг учраас бид нар 26 оны улсын төсөв саналаа хөргүүлсэн. За, сангийн сайд, жавхлан сайд нэмж хариулъя.